Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. UBS Televiz X-News production-ы хамтын бүтээл Өвлийн инээмсэглэл 2014 баярын тусгай дугаар маань City News мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Ингээд баярын энэ өдрүүдэд улс оронд болсон онцлог нийтэд сурвалжлагыг багцлан хүргэе. Хүнд хөдөлмөр эрхлэгчдийн жагсаалтыг улсын хэмжээнд гаргажээ. Уурхайчийн эмч, нисгэгч нар энэ жагсаалтанд багцсан ч тэднээс хүнд хөдөлмөрийг цэцэрлэгийн багш нар эрхэлдэг гэсэн судалгааны дүн гарсан байна. Энэ мэргэжлийн хүндрүүлэх нөхцөл нь чухам юу болохыг дараах мэдээллээс хүлээн авна. City News мэдээллийн хөтөлбөр яг одоо сод оюун хүүхдийн цэцэрлэгтэр хүрэлцэн ирсэн байна. Бяцхан хүүхдүүд маань шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэж байгаа бүгдээрээ орж сонирхцгаая. За бүгдээрээ алгадах шүүхтээ авцгаа шүү. Хүүхдүүд одоо орж ирж байна. Оо сайн байна. Ингээд манай бяцхан хүүхдүүдийн бэлдсэн хөтөлбөрт анхаарлаа хандуулно. Хамгийн түрүүнд манай бага ангийн бүлгийн Анирдан маань та бүхэндээ Орос ардын шүлэг уншиж сонирхуулна. Анирдан хүүхдээ авцгаа. Хадгалаа ши. Батмагша. За, тайван байгаарай. За, Анирдан яваарай. За, Анирдан юу гэдэг вэ? Багштайгаа гоё. Санаудад өгч. Манай Анирдан уншлаа. Наша Таня громко плачет. О, зүү ямар мундаг. Батушка юу гэж үлдэг үлээ? Хэцтэй. Яваа. Өөрөө. Цатэг. Хүмүүс намайг бадмаа гэдэг, хүүхдүүд харин намайг мангаа гэдэг. Тэдний намайг зовоод би тэднийг гашраад онд бадмаа онд мангаа. За бадмаа. За болсон. За баяр үргээ эцэг эхчүүд. Бид нар энэ жилийнхаа шинэ жилийн баяр зориулсан бэлгийн хүүхдийн өсөлтөнд зориулсан нэмэлт хичээл болох Синабек гэж энэ Японы ийм сайхан найруулж уудаг ийм сэрап бүгж байгаа шүү. За бүгдээр өгнө шүү. За тэгээд бас энэ бэлэг байгаа. За бай энийг өгье. Цэцэрлэгийн багш нар маань ямар их ачаалттай ажилтгийг та бүхэн сайн харсан байх. 30 минутын дараа сод оюун цэцэрлэгийн ахлах бүлгийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ хооронд хоёр багш маань надад хамарцгаач. Давай! Амьдрал санаанд ормгүй явдлуудаар дүүрэн гэдгийг нотлох нэгэн мэдээг одоо хүргэе. Эндүгээ шатаас нь дулмаа эмээ хөршийнхөөс эндүү сургалж орсноор эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай мэдээллийг оюунаа хүргэнэ. City News хөтөлбөр маань 3 гал эмнэлэг дээрээс үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр уг эмнэлэг дээр 12 дугаар хорооны иргэн дулмаагаа биеийн байдал муу шокийн байдалтай ирсэн байгаа. Ингээд өөрөөс нь юу болсон талаар асууж тодруулъя. За, сайн байна уу дулмаагаа? Танаас ярилцлага авч болох уу? Юу вэ? Юун зургт вэ? Би танарт нүур хамаа царайгаа танигдуулмааргүй байна. За юу? Арай дэндүү хүний ирэнд халдж байгаа юм биш үү аа? Надад ч бас нэг хийчих болчихгаа гэж байдгийг. Тэгээд баяр ёслын үеэр нүур хамаа танигдуулмааргүй. Би өмгөөлөгчигээ ирэхээс дан юу ч ярихгүй та нарт. За уучлаарай. Тэгэхээр үйл явдал болж байгаа үед та хамт байсан юм биш үү? Юу болсон талаар одоо бидэнд ярьж өгөөч. Тийм ээ бүх юм надаас болсон юм аа. Би нэг балан юм одоо их нэртэй нэг сюрприз барьчих санаатай нэг юм болсон юм л да. Эмэн байхгүй бас дахиад эндүгээ шатаачлаа. Энэ тогныг Тэмдээ хүн боогод өгч. Яаж угаа хөхтвэ? Яаж угаа бэ? Яагаад амиа хорлож байгаа? Одоо яаж үгүй. Эмнэлэг дуудах, цагдаа дуудах. Та би одоо дуудаа.
Одоо яах вэ юм? Нэгэн тийм өнгөрсөн 10 одоо хийндэл. Тус бол идаа одоо яах вэ? Имэг уучлаарай одоо яах вэ? Одоо бид идүүгээр аваалгахаас өөр аргагүй. Өсөлтөө. Чичигсэж юм маунда. Маунда. Одоо яах вэ? Уучлаарай. Чичигсэж юм. Маунда. Одоо яах вэ? Нэгэн ийм бослоос хойш одоо яах вэ? Тэм. Янда нүхтэй. Тэтгэл болоо таа. Одоо яах вэ? Яах вэ? Одоо тэгээд. Одоо хайр хийсэн юм уу? За одоо юм тэгээд. Ажил хийвэл дуустал хийж ихний сайхан үгийг эмээ үнэндээ төрчиж чадахгүй. Хойш долонгой. Одоо болоо штэ та одоо. Чөрийн богд. Долонгой. Еха. Ой, долонгой. Эрхэм үзэгчдээ тоглоом тоотон дээр гэдэг үг байдаг. Тэгэхээр та бүхэн баярын энэ өдрүүдэд бие биенээрээ тоглохдоо анхаарал болгоомжтой байхыг манай энэ мэдээлэл сануулж байгаамаа. Ингээд 3 гал имлэгээс чимдээ оюунанаар мэдээллээ. Хөдөлмөрийн төв биржээс авсан мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилж байна. Ажил идэвхтэй хайгчдын тоо нэмэгдэж байгаа гэдэг таатай мэдээ байгаа боловч ажил олгогчид тэдэнд дааж давшгүй өндөр шаардлага тулгаж байгаа юм. Худалдагч хийхин тулд хуулийн сургууль төгссөн байх ёстойг нь үйлчлэгч байхын тулд өндөр тэгээд царайлаг байх ёстой гэж юу? Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудын дунд ажил хайх нь ажилгүй байхаасаа хэцүү гэсэн нэгэн хэлцүг гарсан байна. Чухам яагаад ийм хэлцүг гарах босон талаар манай сурвалжлах хэсэг тодруулсан юм аа. Тэгэхээр өсгөчүүдээ бидний өгсөн царын дагуу хүрэлцэн ирсэн явдал баярлалаа. Тэгээд ажил авахын тулд бас бяцхан ярилцлага хийх ёстой. За, ярилцлага эхлэе. Аль сургууль төгсцгөөс бэ? Би хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааг дундаас нь хайцсан. Гэхдээ та санаа зовлтгүй. Би цаашаа үргэлжлээд сурах бодолтой байгаа. Зүгээр. Миний хувьд Монгол улсын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлэр төгссөн, Шанхайд мэргэжилд дэвшлсэн, англи, орос, герман хэлтэй. Ой. Би танаас 2-3 сургууль төгссөн үү гэж асуугаагүй шүү дээ. Ааха. Би нөө төгссөн сургуулиуд арай хэлжлээ. Уучлаарай, энэ миний алдаа байж дээ тий. Дараагийн асуулт. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээ. Би хариулчих. Манай Монгол орн үнэхээр гайхалтай, үзэсгэлэнтэй, байгальтай. Тэгээ манай Монгол орны газар нутгийн хэмжээ маш өргөн. Тэр ч утгаараа дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа гэд гоё дуу хүртэл байдаг. Нэр тийм биш үү? Би энэ талаар сайн мэдэх юм байна. Монгол орны газар нутгийн нийт хэмжээ бол 1,560,600 км квадрат байдаг байхгүй юу? Далайн түвшнээс дээш 1850 м өргөгдсөн байдаг юм байлээ. Нийтдээ газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-р байранд ордог юм байлээ. Хөөе. Та яагаад ингэж би танаас нэг тоо баримт шаардаагүй шүү дээ. Их өөрөө өнгөрөх юм ба тий. Их тоо баримт ярьсан. Яна уучлаарай. Них өндөр төвчнөөс дээш мэш хэмжээ асуугаагүй шүү дээ би. Дараагийн асуулт. Дэлхий дээр олон төрлийн хөгтөн амьтад байдаг. Тэдний дундаас цорын ганц мистик хөгтөн амьтан тэр юу вэ? Би хариулчих. Тэгэж хүн төрлөختөн чинь бас хөгтөн амьтдын нэг төрөл шүү дээ тий. Тэгээд би хүүхэлдэйн кино үзэх айгуу дуртай. Тэгээд би бодохдоо Дамбо юм болов гэж бодлоо. Хариулт буруу. Энэ их буруу хариулт. Энэ талаар би бол мэдэн шүү. National Geographic сэтгүүлийн 13 дугаар нүүрэн дээр энэ талаар та ямар төрөмгийн хүн бэ? Яагаад ингэж өнгөрөөд байгаа та? Хэцүү шүү дээ. Дамбо.
өөрийнхөө одоо ертөнцөөр хүн ханх ямар хөвгтөн амьтны нисдгийг харсан зөв дамбо нисдэг штэ. Гайхалтай. Дараагийн асуулт. Хобби юу вэ? Би ихлэ хариулчих уу. Миний хобби бол чимээгүй орчинд сонгодог хөгжим тавиа. Ном унших дуртай да. Би найз нөхдөдтэйгоо чөлөө цагаараа караоке дуулах дуртай. Бас найзуудтайгаа амд явах дуртай. Үй, ямар хөөх юм бэ? Ямар амд? Энийг ичээрэй тийм үү? Тэгэхээр та хоёрт тэнгэр газар шиг ялгаатай нэгэн байна л да. Яагаад та дандаа ингэж амиа болцсон? Хэрвээ та манай хамт олонд орж ирэх юм бол ганцаараа намын сан, ганцаараа хөгжим сонссон, ганцаараа буруу хараа шантал тоглосон ийм л орчныг үүсгэх нэ. Энэ бол хамт олон. Тийм учраас би тантай эргээд холбогдъё тийх үү? Аха. Та залгыг гэдэг чинь яг хизээ залгах хүлээ? Хэдэн цаг залгах хүлээ? Би таныг хүлээгээд байж. Та яад намайг ингэж унах гэдэг юм бэ юм? Тийм нэг барьцаалсан, тийм шантажлсан. Би тань руу хизээч ярьж магадгүй шүү дээ. Яна уучлаарай танд хэрвээ хэцүү байвал би өөрөө залгах уу? Үгүй би хүнд уцаа дугаараа өгдөггүй. Яна уучлаарай. Би тань руу ямар ч байсан залгая. За юу? Та заавал залгаарай. Би залгая. Би хүлээнэ. Баяртай. Ямар ан хийжсэн. Тэгэл найзуудтайгаа машин дотроо туулай, хулган, зурам гэж бас байна. Чиний хийжсэн ангуудын талаар нарийн сайн судалмаар юм байна да. Баярын энэ өдрүүдэд хулгай дэрмийн хэрэг эрс багсаж 95%-аар буурсан тухай баяртай мэдээг дуулгахад таатай байна. Гэхдээ сурсан цанг сураар боож болдгоо гэдэг шиг зүйл хаяа нэг болдог гин. Энэ тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе. Монгол улсад жижиг дунд бизнес эрхлэгчид маш олон байдаг. Эсхийн урлал, гар урлал, төсний 8, гар дээрээс 8 гэх мэт. Тэгвэл би та бүхэндээ жижигэр худалдаа эрхэлдэг нэгэн бизнесмен хэрхэн ажиллаж байгааг нууц камераар авсан бичлэгийг хүргье. Яас орой идэм бэ? Үзүр алиужээ хэлчихээ. Хашиг. Хурлаач. Үзүр эхэлсэн шүү дээ. Яа юу? Өнөөдөр юм байхгүй л юм хараад зогсдгийг. Яв. Чан гоё. За юу вэ нэ? Ажилласан. Ахад үзэж байгаа юм уу? Биш, жажуулах гэнэ. Яваад тэр дэлгүүр мэлгүүрээс аваад халах гэж хүрээд шүү дээ. Сайн юу гэж. 500. Хаан вэ? За гэлцээр байна. Тийм. Тэгээд содот юм шиг эндээс авсан гэж хэлвэ. За юу гүчтэй. Баярлаа. Ячима сайн уу? За, ачимаа өгдөө. Яаж вэ? Чи тамхи удаад өгчөөч. Байхгүй. За, мөнгөөр нь авъя. Би шиг тамхи өгчөөч шүү. За. Мэдээж дундаас нь авцсан л тамхи болдөө шүү. Зүгээрээ. Чи ямар тамхи татдаг? Майл цэвэн байвал зүгээр л байна. Аз шин та. Баярлалаа гिच. За баяртай гिच. What's up? За юу вэ гिच? Юу вэ? Танд сан байна уу? Самар ядгийг чи. Үсээ янзлт юм уу гээл. Эрэм би самтай явж байгаа чи. Сам байна уу, хаан байна, хэлт өгөөч. Гоё шүү чи. Хит үү? 500. Таад идчихэ. Маа. За баярлалаа чи. Угаараа надгаа. Баярлалаа. Хей, сайн уу жилээ та? Нандаа. Тань сонирхсан юм уу? За. Дахиад надад хаач. Биш ханаа цэвэрлэж байна уу? Этүүд чинийг цэвэрлэж аваа явсан яа. Хайжлаа. Цэвэрлж дуусгаад. Цэвэрлж өгцгээс 10,000 төгрөг шүү. 10.
Тэгэхгүй яах юм? Одоо чи юм хямралд орчоод үнтэй болчиход байна. Ма. Чонд бүр ганга юм өглөө шүү дээ. Энэ чирээс ойр гэдэг нүгөө. 1000 бод тэгээд 15 6 дагч гэнэ. Гүй хөтгөл боллоо. За би 4000 тэгж өгч наа чаар гайгүй зэмлэж шин шүү дээ. Өгөөрөө мэдүүч. Тэгнэ. Алга болчихваач. Тэгнэ шүлээ та. Ама хангиж яваад залуусаа. Үзэгчтэй манай мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээгээр үргэлжилж байна. Шинэ оны босгон дээр VIP зэрэглэлийн ононгоо барай заслын төв үе таалгаа нээжээ. Энэ төвийн ажилтнууд нь Тайландд мэргэжсэн бөгөөд сурсан мэдсэн бүхнээ хүссэн хүн болгонд харамгүй зориулах гинэ. Мэд хүргэе. Хаан банк. City News мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Одоо би та бүхнийг баримчиг, базанчиг, нуханчиг, нудранчиг ураатай ононгоо төвийн хамт олонтой үзэгч та бүхнийг уулзуулъя. За сайн байна ононгоо. Сайн байна. Барайцлаа хийгээл байна. Яг одоо ямар барайцл хийж байна та? Би энэ одоо манайх нэг явахдаа 10 хоногийн курс имчилгээнд явдаг юм л да. Курс дасгал явдаг юм. Энэ хүмүүс одоо ер нь манай орчин хүмүүс ч одоо суудлын өвчин тусчаад байна. Хөдөлгөөнд дутагдаад байгаа байхгүй юу? Жишээлбэл хүний нуруунд бол 31 хос мэдрэлийн суц байдаг байхгүй юу? Тий. Энэ хүний нуруу дааснаас бол байнга сууж идэг. Одоо та нарын ойлголтоор бол мэрэгжлийн биднэрт бол хүн дискэнд сэтэрсэн байдаг байхгүй юу? Дискэ? Тий, диск. CD юу? Ямар CD? Хүний нуруунд CD байд юм уу? Юу вэ? Танууд энэ сонсдог CD биш, диск одоо нуруу суудсан байхгүй юу? Энийг чинь сулж өгөхийн тулд энэ булчингийн сулж өгөхийн тулд энэ 31 мэдрэлийн суцнуудын хос суцнуудын бүгдийг сулж эргчлийг нь олж өгч байхгүй юу? Зөв. Хүн биш. Ойлгож байна. Энэ хүний суцууд эргчлөө арчлыг хүсдэг байхгүй юу? Ойлгож байна. Зөв. Зарим энэ шинэ барай засал хийж байгаа энэ хүмүүс бас жоохон мэдлэхгүйгээс болоод ч тэр юм уу жоохон хүний үйлчлэг шиг хийггүй байдал оруулдаг юм л да. Одоо энэ дасал шүү дээ. Зөв. Наачдаг байхгүй. Зөв. Мэдрэмж төрүүлэх гэдэг. Тийм байна. За тэгээд энэ хүний энэ хонгоос чөлөөл. Чөлөөд өгөөрэй. Энэ хэсэгт хараа яг нааш хараа. Энэ хэсэгт тийм мэдрэлийн суцдаг байхгүй. Энийг сулж өгч тэр 31 хос суц чи өөрөө сул чөлөөл өгчих хэвээр. Зөв. Хонгоос сул. Хүний хонгоны яг энэ хэсгээр мэдрэлийн суц байдаг байхгүй. Энийг сайхан сул чөлөөлж өгч энэ 31 хос энэ суц чи өөрөө чөлөөтэй болж өгдөг байхгүй. Тэгжиж хүний бие сайхан энэ чөлөөтэй эргчлөө гэдэг чинь судалснаас эхэлдэг байхгүй юу? Ойлгож байна уу? Зөв. Үгүй ээ. Энэ болохгүй. За ихчээ энэ барай танд ер нь хэр санагдаж байна? Ямар мэдрэмж төрүүлж байна? Үнэн кайфтай. Энэ дасгалта юу дуртай юу? Дуртай байлгүй яах вэ? Дасаар явна гэж гуугаад байгаа. Энэ барай дасгал явна гэж гуугаад байгаа. Болохгүй курс имчилгээ ерөөс 10 хоног хэтрүүл болдгоо байхгүй ерөөсөө тий. За одоо ямар барайр орох гэж байна та? Одоо чангас дэшаар битчихэ. Нөгөө нэг дасгал. Нөгөө дасгал. Нөгөө чиний дуртай дасгал тий. Баашаа тий. Энэ дасгалд энэ дуртай. Та бас энэ дасгалда дуртай юу? Гойдгоо. Та нар харж 2 цаг хийлээ. Нэг хүндээ 45 минут хийдэг байхгүй юу? Энэ дасгалыг дандаа 45 минут хийж гуугаад идэг байхгүй юу? Болдгүй. Энэ хараа. Энэ өвдгөний энд чинь бас нэг шүнүүсэд энийг сулж өгч байна. Хараа. Энэ бүхний хөвлөд явдаггүй шээ. Одоо ингэ хараа. Ингэ суллаад. За. Орж ирээд нөгөө чи ингэ унтчих. Яаж өшөө ингээд энэс ингээд яванда энэ хөлчиг бүр ингээд сайхан хоёр тийш тэнэж өгдөг юм. Бүр сайн тэнэж өгнө 9 өдөр. Тэгээ бүр сайн тэнэж өгнө. 9 өдрөөр бүр сайн ингээд ингээд явж байгаа. Ер нь барай засал хийж байгаа танд одоо сайн болсон хүмүүс байдгүй. Байлгүй яах вэ? Одоо ерөөсөө барай засал надад миний барай засал орсон бүх хүмүүс над руу байнга уцтана. За иргэн үзэгчтэй та бүхэн ононгоо барай заслын төвтэй танилцлаа. Харин одоо би бас нэг нэвтрүүлэг сурвалжлагчийн хувьд бас нэг блоко гаргуулчих гэж бодож байна. Хүн болгонд блоко байдаг гэсэн тийм ээ?
За. Ялангуяа энэ орчин үеийн хүмүүс ерөөсөө хараа гэрээсээ машинаас шууд гэр байшин ийм болсон байхгүй. Тэраач сул болоод хараа. Болооко. Энэ хараа. Энэ болоод чинь. Ямар их болоод юм гар дийлэхгүй барьж. За. Яй. За иргэн үзэгчтэй тав гэсэн яа. Ононгоо наач араа ширээдээд байгаа юм шиг. Ононгоо наач араа ширээ. За бодоо хүч гаргана. Одон сул. За. За. Ононгоо иркээ байсан ононгоо. Иркээ байсан. Босхгүй наа. Босхгүй наа ононгоо. За зиний чи яаж байгаа гэдэг байц. Ононгоо яах вэ? Одоо яах вэ ононгоо? Байж. За одоо гарч байна. Босхгүй наа ононгоо босхгүй. За болоорсон шүү. Босхгүй наа ононгоо. Бодоо яаж буцаахаа ерөөсөө мэдэхгүй. За иргэн үзэгчтэй энэ бол тасгал ерөөсөө ороогүй. Ажлаа хэлсэн байхгүй. Түшэл хэлсэн. Одоо яах вэ? За иргэн үзэгчтэй. Миний хөвгт тон удахгүй миний блог зүгээр болчихгоо дөө гэж найдаж байна. Зургтаа туршлага. Гимтэл явъя. Хоёул гимтэл рүү явъя. Яасан бэ ононгоо? Би буцаад чадахгүй юм байна. Гөө яаж юм бэ ононгоо? Утраа би ажилтаа явж штэ ононгоо. Утраа хөөш. Утраа ононгоо. Иргэн үзэгчтэй Сэтинс мэдээллийн хөтөлбөр өвгөр өндөрлж байна. Та бүхэн шинэ ондоо инээдгөөр баяр баясгалаар дүүрэн байж амьдрал чинь үргэлж хайраар бялхаж байх болтугай. Шинэ оны баярын мэндийг хүргье.